Сайн байцгаана уу? Амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн тэмдэглэлээрээ Америкийн түргэн хоолны шилдэг брэнд болох McDonald's-ийн товчхон түүхээр дамжуулан брендинг гэж яг юг хэлж байгааг танилцуулах сэдвээр бэлтлээ. Их сурвалжийг авсан ном маань Солонгос хэлээр Modern Business нь брендинг эда буюу бүх бизнес брендинг юмаа гэсэн ном байгаа. Номын зохиолч маань Хүн Сон Тэ гэдэг Ханян их сургуулийн профессор хүн байгаа. Эхлээд түүний тухай товчхон танилцуулъя. Тэрээр Ханян их сургуулийг бизнесийн удирдлагаар төгсөж, Америкийн Иллинойсын их сургуульд бизнесийн удирдлагын докторийн зэрэг хамгаалсан. Солонгосын маркетингийн холбооны ерөнхийлөгч, дизайн менежментийн холбооны дэд ерөнхийлөгчээр ажиллаж, мөн Hyundai, Lotte эхлэлгүүрүүдийн урай лоозинг тодорхойлох зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Мөн энэ оны 4-р сард Сөүл хотын дарга Уу Сэ-хүн түүнийг Сөүл брендийн ерөнхий хариуцагчаар томилсон байна. Сөүл брендийн ерөнхий хариуцагч гэдэг бол Сөүл хот гэгдэх нэг томоохон брэнд болсон байгаа шүү дээ. Тэрхүү брендийн үн цэнийг нэмэгдүүлэх зорилгоор Сөүл хотын захиргаа болон харьяа байгууллагуудыг өдөртөн чиглүүлж ажиллах үүрэгтэй юм байна. ертөнцийг өөрчлөх цаг Солонгосоор Сезанер Пакунен Шиган гэх Солонгост маш алдартай Америкаар бол TED нэвтрүүлэгтэй төстэй нэвтрүүлэг байдаг л да. Тэр нэвтрүүлгээр Хүн Сон Тэ профессор брендийн тухай лекцийг тавьж байсан. Агуулга нь хүн бүр өөр өөрийн брендтэй, таны нэр таныг тодорхойлсон брэнд гэсэн үг гэд personal branding-ийн талаар ярьж байсан хичээлийг аль 10 жилийн өмнөөс эхлээд сонсож эхэлсэн. Бид өөрийн PR-ийн 90 үе гэж үеийг тодорхойлж байгаа. Гэхдээ бид нар ямар аргаар өөрийгөө хэрхэн нийгэмд цаашлаад дэлхийд таниулж чадах вэ гэдгийг мэддэггүй шүү дээ. Хэрвээ бид бүхэн бизнесийн салбарт маркетинг хийж сураад холбогдох зарчмуудыг хэрэгжүүлж сурах юм бол энэхүү асуултын хариултыг олох боломжтой гэж Хүн Сон Тэ профессор хэлсэн байдаг. Энэхүү аргын кодыг тайлж сурахын тулд бид бизнесийн ертөнцид брендинг хэрхэн хийгддэг талаар товчхон танилцъя. За тэгвэл эхлээд брендинг гэж яг юу гэсэн үг вэ? Энэ номонд болохоор брендинг гэдэг бол хүмүүсийн оюун санаанд бүтээгдэхүүнийхэн талаарх ойлголтыг бий болгох юм үйл явц гэж хэлсэн байна. Тэгэхээр брэнд гэдэг нь нэр үг биш, үйл үг болж таарч байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн бүтээгдэхүүнийг хэрэглээд байгаа юм бол биш, харин тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өгөгдөж бий болж байгаа утга учир, үн цэнийг хэлж байгаа гэсэн үг юм байна. Дэлхийн номер 1 гамбургерийн брэнд бол McDonald's гэдэгтээ маргах хүн олон биш болов. Гэхдээ нэг ийм асуулт тавьж үзье л та. Дэлхий дээр хичнээн хүн гамбургер хийж чадах бол яг үннийг хэлэхэд хүн болгон өөрийнхөө чадлаараа бургер хийж чадна шүү дээ, тийм ээ. Яагаад тэгэхээр бургер хийхэд онгоц юм уу машин хийхэд шаарддаг тийм нарийн төвөгтэй технологи огтхон шаардлагагүй. Гэхдээ яагаад олон төрлийн бургер хийж борлуулж байгаа газрууд McDonald's-ийн нэр хүндийг давж гарч ирж чадахгүй байна. McDonald's-ийн гамбургер дэлхийн хамгийн амттай бургер биш шүү дээ. Гэхдээ яагаад бүгд хүлээн зөвшөөрдөг гэж. Энэхүү нууцын талаар хэдүүлээ энэ номыг унших хавцтай тайлах болно. Raymond Kroc бол түргэн хоол хийх арга ч юм уу, аль эсвэл онцгой арга технологиг бүтээсэн хүн биш. Харин түүний хувьд бусдаас чадварлаг хийж чаддаг зүйл бол худалдаа наймаа эрхлэх чадвар байсан. 17 жилийн турш тэрээр цаасан аяг зардаг борлуулагчаас хэсүүлээд эцэст нь зайрмагны машин борлуулдаг компани байгуулж өөрийн бизнесийг эрхэлж ирсэн нэгэн. Түүний бизнес өрсөлдөөнд зах зээлд ялагдаж тэрээр компани хаах хэмжээнд хүрсэн үед Калифорнигийн нэгэн жижигхэн зоогийн газраас түүний 10 ширхэг зайрмагны машиныг захиалдаг. Тэнд юу болоод байгааг харахын тулд тэнэгэлзэлгүйгээр Калифорнигийн зүг хөдөлж McDonald's-ийн ах дүүстэй уулзах анхны тэдний түүхэн уулзалт эхэлдэг. 1940-од онд ах дүү Макдоналд нар Калифорни жижигхэн зоогийн газраа нээж ажилуулж байсан байна. Гамбургер хийхэд мах шаард сонгон хичээж амтлахад 10-аас
15 минут яалтчгүй шаардагддаг бол Макдоналдс ах дүүс хормын дотор хоолой бэлдэж байгааг Крок хараад маш ихэд цочирджээ. Өөрөөр хэлбэл Макдоналдс бол түргэн хоолны анхдагч брэнд гэж хэлж болно. Тэрээр бизнесийн амжилтыг урьдчилан олж хараад ах дүү Макдоналд нартай франчайзинг гэрээ байгуулж Чикагогийн Des Plaines хотод анхны салбараа нээсэн байдаг. Тэр үед Крок 53 настай байсан гэдгийг мэдэхгүй хүн байхгүй хаа. Америк даяар 6,000 гаруй Макдоналдс нээх үед Рэймонд Крок 72 настай байсан байна. Тэр үед Крок тэтгэвртэй гарсан юм байна л да. Тэгэхээр 20 жилийн турш өдөрт бараг нэг салбар нээгдсэн гэсэн үг. Крок бүх франчайзаараа биечлэн очиж амжаагүй байсан болохоор тэтгэврт гарсныхаа дараа очиж амжаагүй салбаруудаараа зочилж ажилчдаа урамшуулах хоббитой болсон байна. Өөрийг нь угтаж авсан ажилчдаагаа халуун дулаан яриа өрнүүлж эцэст нь энэхүүгээр яриагаа өндөрлүүлдэг байсан гэнэлтэй. Бид гамбургерийн бизнес эрхэлтгүү гэдгийг бити мартаарай гэж хэлдэг байсан байна. Макдоналдс гамбургерийн бизнес эрхэлтгүү юм бол тэгвэл ямар бизнес эрхэлдэг гэж бид англиар шоу буюу харуулах, үзүүлэх бизнесийг эрхэлж байгаа гэж хэлдэг байна. Тэгвэл бид юу харуулж байгаа юм бэ гэхэд зөвхөн Макдоналдсын тууштай харуулж чадах үзэл баримтлалыг харуулж байгаа гэж хэлдэг байсан байна. Quick Service, Clean and Value түргэн шуурхаа үйлчилснээр хэрэглэгчдийнхээ алтан цагийг хэмнэж өгч байгаагаа харуулах. Үйлчлүүлэгчдийнхээ бидэнд итгэх итгэлийг хүндэтгэн зөвхөн ширээн дээрх ариун цэвэр биш, нүднээс талд булан өнцөг бүрийн ариун цэвэр байдлыг харуулах. Дээрээс нь үйлчлүүлэгч нар маань үнцэнтэй үйлчлэгээ авч байгаа гэсэн мэдрэмжийг өөх зарчмуудыг тэр үргэлж дурддаг байсан байна. Америкийн брэнд Макдоналдс хизээч өрсөлдөгчөөсөө илүү өндөр үнэтэй үйлчилдэг. Гэхдээ хямдхан үнээр үйлчилж байгаа мэдрэмжийг бидэнд тогтгонч мэдрүүлдэг. Жишээлбэл гамбургерийг ямар ч хамаагүй цаасаар боохгүйгээр Макдоналдсын тэмдэг хэвлэгдсэн тос шингээгч тусгай цаасанд боож бидэнд өгдөг. Энэ нь бидний идэж байгаа гамбургерийг үнцэнтэйгээр бидэнд мэдрүүлдэг. Хэрэв гамбургерийн бизнест тэрээр амтаараа өрсөлдөн гэж үзсэн бол өрсөлдөн хизээж дуусахгүй гэдгийг Крок ойлгосон. Гамбургерийн амт мэдээж зах зээлийн өрсөлдөөнд зайлшгүй шаардлагатай нөхцөл байж болох ч гэлээ энэ нь хангалттай нөхцөл байж чадахгүй гэдгийг хэлж байгаа юм. Тийм ч учраас тэд Макдоналдсын үзэл баримталтай тууштай байж тэдний онцлог чанаруудыг хэрэглэгчдэд тууштай харуулна гэсэн менежментийн философиг баримталж иржээ. Өнөөдрийн датагаар дэлхийн 119 оронд 34,000 гаруй салбартай нийт 1.7 сая орчим ажилчдтай Макдоналдс нь өдөр бүр ойролцоогоор 69 сая хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Тэдний товчхон түүхэн эхлэл болон үзэл баримталтай танилцлаа. Дараагийн тэмдэглэлтээрээ дэлхийн алдарт компаниудын тухай танилцуулахаар бэлдээ гэж бодлоо. Баяртай.